Манай очирны эмнэлгийн халуун сүрэн байна. Өнөөдрийнхөө зөвлөгөөрөө та бүхэндээ зориулаад шүдний эмнэлгээс айхгүй байх зөвлөмжүүдийг хүргэж байна. За хамгийн нэгдүгээрх нь сэтгэл зүгээ бэлдэх. Шүдний өвдөлтийг мэдрэхгүй ямар нэгэн байдлаар эрүүл болно гэдэг юм сайхан эерэг хандлагатай эмнэлэгтэй сэтгэл зүгээ бэлдэж ирэх юм бол ямар ч асуудал байхгүй. За тэгээд цаг авсан хугацаанаас 15 минутын өмнө ирээд карта бүглөөд ингээд бэлтгэлтэй байх нь бол хамгийн чухал байгаа. За хоёр дахь нь эмчтэй айж байгаагаа санаад авахгүй илэрхийлэх шаардлагатай. Энэ нэлээд айцтай байдаг бол эмчтэй хэлээд айцтай байгаа хэлээд эмчтэйгээ ярилцахад нэлээд тайвширна. За гурав дахь нь эмнэлэг эмчээ зөв сонгох. За эхлээд та судлаад үзэх хэрэгтэй. Эмнэлэг эмчтэй ямар эмчилгээ хийх үү гэдгээ судлах хэрэгтэй. Тэгээ нэгэнт эмнэлэг эмчээ сонгосон бол эмчтэй итгэх хэрэгтэй. Эмч өвчтөн хоёрын хооронд ингээ бие биендээ итгэх тийм ойлголцол үүссэний дараа бол одоо яашлах юм байхгүй. За хамгийн сүүлийнх нь шүд цоорл болон амны үнгийн асуудлаас хичээл санаад авах хэрэгтэй. Шүд цоорл гэдэг нь өвчин эмнэг учраас эндээс бол ерөөсөө айц санаад авах зүйл байхгүй.